Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд өрөө мэндийг хүргэе. Өрсөлдөж байгаа хангаар дэрэм багууд төсөлтийн 3 4-р хичээлж байгаа багуудын энэ үлрэлийн сүүлийн буюу 4-р хүчрээ талбайд одоо явагдах гэж байна. Инхэрд нь төгөлдөр гэсэн дөрөв хамгаалагч. За гараад ирсэн удаад Батишиг тооны харьцааг нээжээ. За тоглолтын эхний гоолыг эхний минутанд орууллаа. Энэ жилийн лигийн тэмцээний хамгийн хурдан орсон гоолуудын нэг байлаа да. Мигмарын Батишиг. За дэрэн клубын төлөө энэ үлрэлийн 2 дугаар тойргийн тоглолтуудад одоо төдийлөн олон гол оруулж байгаагүй гэсэн нэмэлт тойргийн тоглолтууд Батишиг үнэхээр сайн байгаа. За асан дамжуулалт гараад ирэнгүүт нь хаалгачийг давуулаа хатгацсан, хаалгач урагшаа гарсан ч тэгээд бөмбөгөнд хүрч чадсангүй. Өсгөрөөд үе аваад урагшаа туугаад явлаа. За чансуугийн салгалаа энд. Мацмото баруун байндаа өгсөн зүйтэй. Эрдэнэ хөлөгөндөөс явууллаа. Гол оржээ. За инхүү тоглолтын 44 минутанд баруунд гаргаж өгсөн маш гоё дамжуулалтаар Эрдэнэ хөлөг тооны харьцааг 1-1 болгож байна. Өнөөдөр гараанд гаргасан сонголт бол зүв болжээ. Тооны харьцааг 1-1 болголоо. За энэ Дрюна Мацмото хамгаалагчийг өөр дөр дутаад их зүв гаргасан. Эрдэнэ хөлөгийн бөмбөггүй үлт сайн болсон. 16 дотор тогтоогоо цогих одоо ийм том аранзай түүнийг усвал хайдсан байсан байна. Араас нүгэж орж ирээ зөхиод хат тутлаа явцсан гэсэн үг. Тийм л юм боллоо сая гэрэн. За гаргаад өгсөн энэ бас гоё гарчлаа шүү. Отон байхгүй дээ. Давуулаа цогсон. Яа. Ямар орхон өнгөрөө. Тэмүүлэнгийн новтлогоо. За Тэмүүлэн санийхыг хийсэн бол ч үеийн төгсгөлд ч маш хүн. Хангардынхан мөнгө авлаа инхэрд нь. За шүүгчийнхөө ихний үед дуусныг зарлж байна. Нэг харьцаатай. Багууд ихний хагас тэнцлээ. Эрдэнэ хөлөг. Үеийн төгсгөлд гол оруулсан бол үеийн ихэнд тэрэнгээс Батишиг голуудыг орууллаа. Тэрэнгээс боломжууд гаргаад ив шүү. Уган бат авсан. Давуулаад хайлаа Батишиг. За 16 дотор аюултайштай бөмбөгтэй байлганы Батишиг бөмбөгтэй удаагаад иж болохгүй. Яа 3-4 тоглогчийн донд бол эрэглээд Тэмүүлэнгийн зогсон галны дээгүүр. Бөмбөгийг салах амаргүй байна Батишигээс. Тэмүүлэн сая цохилтол давцсан. За 20 минутын хугацаа болчихжээ. За гол оржээ. Хийчих гээд байсан юм аа. Сяйхүү тоглолтын тооны харьцааг 2-1 болгож тэрэн клубын тоглогч 7 дугаартай тоглогч Батишиг багийнхаа 2 дахь голыг орууллаа. За энэ тоглолтод дубль хийж за дэрэн дэрснээс хойш анх удаага нэг тоглолтод 2 гол буюу дубль хийж байна. За үлрэлийн 10 дахь гол за дэрэнгийн төлөө оруулж байгаа 6 дахь гол нь болж байна. Молор солилцоогоор орж ирсэн тоглогч урагшаа өсгөрөөдүүд гаргаж өгсөн. Өсгөрөөдүй үлрэлийн 9 дахь голын дамжуулалт боллоо. За ийм имийг Батишиг юу гэж алдах вэ? Лиг өнгөрсөн үлрэлийн мэрэгэн бут шүү дээ. Хангардын бүрэлдэхүүнээс хамгийн залуу тоглогчтой нэг байгаа зэлмүү 2008 оны хөхөд. За зөксөн молрын зөхөөл таалгач хаага болон боллоо. За дэрэн бол одоо ерөн цагаа байран тэгээд нэгдүгээр хамгаалалт алдахгүй хам чул боломж олдвол иймэрхүү сөрөг явна. Нэг сасардаад байсан юм байгаагүй. За алдаа олжээ. За үгүй мэн дуусгаж байна. За ингээд үндсэн цагт 2-1 харьцаатай дэрэн клубын баг өрсөлдөгч ожиж энэ жилийн Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний улирлын 12 дахь хожлоо авлаа.